тод бүдэг 2 зураас гарсан байна. Зүгээр үү гэж асуусан ба шүү дээ. За зүгээр эсхийг бол хэлж мэдэхгүй. Хэвийн ч үж болно, хэвийн биш ч үж болно тий. Ямар ч байсан 2 зураас гарсан гэдэг нь юу гэсэн утгатай вэ гэхээр жирэмсэн болж эхэлж байна. Тэгээд жирэмсэл цаашаа хэвийн үргэлжлэх юм уу, эмгэг үргэлжлэх юм уу гэдгийг хэлж мэдэхгүй. Ер нь бол жирэмсэлж байгаа эмэгтэйчүүдийн 10-аас 20-30 орчим хувьд наснаас хамаарат өсөлтгүй болох зулбах тийм эрсдэл байдаг. Тэгэхээр биений чинь ер нь бол нэг хэрэггүй бах. Тэгэхээр хяналт төрүүлнэ тий гэж бодож байвал хяналтынхаа амжилт үзүүлээрээ эмэгтэйчүүдийн эмч тандаараа гэж зөвлөх нь шүү. Ямар ч хэлсэн тод бүдэг гэдэг нь жирэмсэн болж эхэлж байна гэсэн утгатай. Тэгэхээр жирэмсэл цаашаа хэвийн үргэлжилж болно, өсөлтгүй бол зулбаж болно. Өмнө кесараар төржсэн бол сорвны жирэмсэн бас ховор тохиол байж болдог. Умаан гаднах бол цаашаа үргэлжлүүлж болно. Умаа доторх хэвээрээ үргэлжилж болно. Тэгэхээр яг эмчид хандаараа гэж зөвлөхөндөө